За баярлалаа. Тэгээ би 2-3 зүйлийг тодруулъя гэж бодож байна. Нэгдүгээр энэ дид сайд нарын оромтоог яагаад бий болгосон юм бэ? Өнөөдөр энэ ямар нэгэн эвслийн засгийн газар байгуулагдаагүй. Өнөөдөр энэ бол дангаараа байгуулж байгаа засгийн газар. Тэр өнөөдөр тэнд сайд, дид сайд, төрийн нарийн бичгийн дарга, газар хэлтсийн дарга нар гээд удирдлагын бүтц бол ер нь багтаагүй шүү дээ. Тэгэхээр энд бол өнөөдөр юу бол дид сайдын оронтой бий болгож байгаа нь одоо энэ олон хүнээ шингээх гэсэн ийм л одоо бас нэг арга юм бол гэж харж байна. Тэгэхээр энэ бол өнөөдөр нөгөө төрийн бүтцийг данхаалахгүй айл болох цомхон чадварлаг мэргэжлийн одоо засгийн газар байгуулна гэсэн тэр зорилттой чинь хэр нийцэж байгаа юм бэ гэж нэгдүгээр асуумаар байна. За хоёрдугаарт өнөөдөр энэ гоё одоо сайхан тайлбартай асуудлууд орж ирж байна л да. Жишээ нь одоо энэ одоо бодлогын болон тохируулагч хэрэгжүүлэгч агентлагуудыг одоо нэр томьёог нь өөрчилсөн, нэгтгсэн ямар нэг эдийн засгийн болон үр ашигын тооцоо судалгаа ерөөсө дуртаагүй. Ингээд ийм одоо бүтцийн өөрчлөлтүүд ихээр хийх нэ. Үндсэндээ ингээ харахад бол одоо нийт агентлагийн бараг 60 орчим хувь нь бол бүтцийн өөрчлөлт орохоор харагдаж байна. Тэгэхээр энийг дагаад маш олон одоо мянган төрийн албаагчид бол одоо янз бүрийн байдлаар хилмигднэ. За ерөнхий сайд яг өөрөө гоё сайхан юм бодож ийм бүтцийг хийсэн байж болно. За яамт дээр очисон хүмүүс тэгээд тэрнээс доошогоо энэ одоо бүтцийн өөрчлөлт нэрээр хэн дуртайгаа одоо халах, солих, хэн дуртайгаа шинээр ажилд авах энэ асуудлууд бол гарахгүй баталгаа бий юу? Энийг та яаж одоо баталгааж болох вэ гэдэг ийм асуудлыг бас танаас асуумаар байна. Ер нь тэгээд төрийн алба бол доктортой байх ёстой. Аль ч нам олон хулж болно. Гэхдээ төрийн алба бол доктортой байх ёстой гэдэг бол би энд бас удаа дараа хэлж байгаа. Энэ одоо шаардлагууд цааш тавина л гэж бодож байгаа. За дээр нь чигүүргийн яамыг одоо нэмэгдүүлж байгаа нь бид түрүүн бас Арсланы бүлгийн дүгнэлтээр орсон. Чигүүргийн яамыг одоо нэмэгдүүлж байгаа нь ямар зорилготой юм бэ? Тэгээд тэр дотроо хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг чигүүргийн яам болгож би бол энд нэг талаасаа энэ одоо салбарт бас олон жил ажилласан хүний хувьд бол дэмжиж байгаа боловч хүн амын хөгжлийн бодлогоо хасаа ичдэг нь ямар ч хэрэгтэй юм бэ? Өнөөдөр тэгш өсөгжилт улс орны тоонд Монгол улс явдаг юм аа. Хүнийхээ хөгжлийг орхид дууссан, нийгмийн эдийн засаг руугаа хит одоо хилтийсэн ийм одоо хөгжлийн бодлого бол хол явахгүй. Өнөөдөр хүн амын бүлгүүдийн эрх ашиг хэн хамгаалах юм бэ? Өнөөдөр тэр хөгжлөншил дээр эрх хэн хамгаалах юм? Ахмад эмэгтэйчүүд, залуучууд хүүхдийн эрх ашиг хэн хамгаалах юм бэ? Хүүхдийн одоо эрхийг онцгойлж авч үздэг улс орон Монгол улс. Гэтэл хүүхдийн одоо байгууллага ингээд залуучууд гэдэг нэртэй хольж утгаад явждаг нь ямар учиртай юм бэ? Энэ өнөөдөр бас зөв бодлого байж чадах уу? Сая гаруй одоо хүүхдийн эрх ашиг байдаг юм аа. Монгол улс бол хүүхдийн орн, залуучуудын орн. Тэгэхдээ залуучуудын эрх ашиг хөгжлийн бодлого, хүүхдийн одоо эрх ашиг хөгжлийн бодлого гэдэг бол өдөршин шиг ялгаатай шүү. Энийг одоо зөвхөн нэг зүйл бид тэр ойлгож байгаа бол энэ маш буруу бодлого явах гэж байна гэж харж байна. Тэгээд дээр нь энэ хүүхдийн одоо эрхийн тухай хууль, хүүхд хамгааллын тухай хууль сайхан батлагдсан. Энэ хуулийн хэрэгжлийг хангахад энэ одоо бүтц чинь болж байгаа мó гэдгийг бас асуумаар байна. За тэгээд эцэст нь хэлэхэд бол энэ өнөөдөр оруулж ирж байгаа нь бодлого, бүтц энэ зүйл чинь өнөөдөр одоо Монгол улсын хөгжлийн чиг хандлага бодлоготой хэр уялдаж байгаа нь түрүүн Эрдэнэт гишүүн асуусан.